За сайн байна уу та? Сайн. За таны алдар хэн бөө? Та өөрийгөө танилцуулъя. Би бол Боряды 20 Боряды гэж хэлье. За Би бол 20 Боряды хөвдөө домгой тарвад оржив гэдэг юм аа. та ёо одоо Бурятта Оросой Бурятта хаана ямар ажил хийдэг хүмтэй? Би дээр үед 1825 онд босгосон Асхадэ дэснэ. За Дашин шинээр босгоод 90 оноос тэгээд тэндээ ламар хөдөлж байна гэдэг. Асхтай дасамны хаана байх вэ Бурятта? Асхадэ дэсэн бол Улаан-Удаас зүлж нэг 50 км төл байна. Тэгээд Асхадэ дэснэ гавьяа гэхэд За 7 хамба гарахан дасан. Тийм үү? Нэг даснаа 7 хамба гарахан дасан гэдэг чинь Монголд дэлгэхэд ховор байдаг шүү дээ. тийм байна. Жишээ нь Завхан аймагт За 9 хотогт тэгэд нэрлэх. тий. Асхадэ даснаа 7 хамба гараа гэд. Тэр хамба гэдэг нь өөр дасангууд ташаад хам болно гэсэн үг үү? Үгүй хамба гэдэг чинь манай ордоор хэлэх болоо За декан факультет гэх нэг юм. тийм байна. Тийм байна. За Тэгээд тэр шаарын факультет декан гэдэг. Шаарын хамбаламаг нь тийм. Зовхан хамбаламаг нь Ими хамбаламаг нь гэх юм тэр. Одоо ер нь Оросын Бурятад энэ шашны үйл хэрэг гэх юм уу шашин их хөгжиж яангүй ямар шүү байдалтай байна вэ? Одоо манай болоход ихэд нэг 90-ад оноос эхлээд л 2000 энэ ковид хүртэрэг л да. За Ковид хүртэрэг яалал хүн чинь улагшаа ерсэд дэвшилтэй хүн ламах ховроо болоход ортой. Тийм байсан. за Тэгэд энэ ковид үед хүмүүс хөлөд тийш юмгүй л хайшин гэж юм бүүмэд. за Нэг нь хонин тийм одоо улагшаа ч лама болох бодолтой ханаатай залуушул гэж их хомор болоод байж байна. Тэгээд үний удаан үсдэг гэдэг юмгүй. Тэр хорлснаа програм их удаан саксоо жишээ шаарын факультет үсэх бол 20 гаруй жил хорно шүү дээ. За тэгээд шаарын факультет үсээд цааш нь тэр хүн сурхайшин болох юмгүй, эмчин болох юмгүй, тарнишин болох юмгүй. Нөгөө ном юм хэлдэг барилдаг шаадаг хүн болох юмгүй гэхэд хоним гэдэг. Тэр чинь 14 нахнаа ихлээд хорж шилээ ха. за 64 нахандаа дасны хоргуул төгснө да. за Тэгээд тэр шивний програм нь тэр солоосны програм нь аимч хийх. тийм байна. Мөнөөс сая хүнд тэр хэрэгтэй биш шинж болоод байна гэдэг. Тэгээд тэр энэ дэх оронд хороод хүн үнэмлэх юм аваад гэвшиг авж харамбад оромбод болоод гараад ирэхэд нь манай орны тогтч тэрний тоохон юм байхгүй. Энэ диплом манай энд хэрэглэгдэггүй шүү дээ. Тэр тэгэхэд тэр хороод хэдий жил 64-тэй бол тэр тэнд хорж ирээд өшөөс хааш нь юу хорох болно вэ? Энд дээр ажиллах гэхэд. Тийм дээр мөнөөд харахад өмнө хаяхан юм дээр энэ интернет зөв шигдэнхэ байна тэр энэ хоролцлын 5 жилээр хуваа хий гэж. Тэндээс чинь 5 жилд шаард хораад үүшээ 5 жилд тарны дохораад тэгээд хашил юмэн нэг хашил хүн чинь гэлэнгүү эслэгөө хашилаа босходоо гэд бүхэл нахан цагаа аваагаад л явж байгаа ч мөнөдөр бол тэр харин энэ дээр бишлэг дээр нь байхада саг зурмын сахил авъя гэд бүжигтэй байна. Араа хялбарчлаа л гэдэг юм тий. Тэгээд тэнд хорж байх л уюусаага тэр сахил явъя да гэж. Тэрний дүргээс хааш нь юм болно вэ хамаагүй гэсэн. Юу энэ удаа Монголд ямар зорилготой ирв ажилтны бүтшээнг үү? Мөн манай би нэг түнхнээ хадасна. Ашламтай хоёулан тэр бүх монголчууданга суутаа гавандар живэ ажил хөдөлмөрөөр бид явдаг л да. Тэрний хэрэг хэрэг үйл цааш нь үргэлжлүүлээ ханаа тий. Хүүнээ намаа хороход нь би хэлдэг үе тэр. Би агавандар живэ элчин сайд гэсэн үг. За тэгээд агавандар живэ Монголд аих юм гэхэд Монгол төрөгтөр дудаа нэг дүүлэн ажиллах төвтэй нэг холбох шийтгэл
юм хийж байхын тэгээд Та Агвандаржийн нэг жоохон танилцуулаад өгөх үү? Агвандаржийн хүн байж болох. Агвандаржийн ямар юмараа суутай хүн бэхэд 13 дугаар Далай ламын багш байхан Монгол хүн. За. Тэрний ордох байнас Монгол багштай Далай лам бай хэмээгүү Далай ламнар бай хэмээгүү үгүй юм дээ. Би тэр түүхээ хаан мэдэхгүй. Тэгээд нь хоёр дахь юу хэнэ гэхэд Төвөд Монгол хоёрын хооронд гэрээ байгуулсан хүн. За. Энэ арад нэг хэн юу хараад тэгээд нь гурав дахь гэхэд Санкт-Петербург хотод Будадын цаашин дасан бариулсан хүн гэж байна. Тэр үед 1900-аад оны ихээргээд шилжүүлсэн ш. Тэр Санкт-Петербургод ураад монголчууд хүн байгаагүй. Агвандаржийн хүлээж авах хүн гэсэн хомор байн. Тэгээд л тэр ховьтой байханд нь Оросын хаан хөвгүүтэй болдоггүй. За. Хаан Тэрезэл хөвгүүтэй болохгүй 5 масгатай байгаад Агвандаржийн хороо хийм гэдэг л да танай яханд намайг хөвгүүтэй болгохоор байх хэрэггүй. За. Тэгээд Агвандаржийн болнавд тэгээд тэр Далай ламтай ярилдаж хөөрөлдөж тэрэн нахих яхатай гэж хэлээд л. За. Тэгээд хаан хөвгүүтэй болгон. Тэр мэт тэгээд халмагт 6 дасан бариулсан. Тэгээд манай эрхөөгөө аймагуудаа 4 дасан бариулсан. Тэгээд төвд энэлгийн тэрийг аатлцгээ шишиж гаргасан. Тэр мэтэрэгэд тэгээд тэр хэн ажлын харахад Оросын Будадын цаашны түүхэн 70% нь ганцхан Агвандаржийн хэвтэл буудагтай. Тэгвэл та энэ удаад болохоор тэр Агвандаржийн үйл хэргийг өргүүлжлүүлэх гэх юм уу? Тим ханаатай л Монголд ирээ. Тийм л ханаатай ирээд л. Урд нь хизээ ирээ юм та Монголд? Орд нь хадаа би Монголд 70 хонд анхудаа ирэх юм бэ. За. Оюутан байхадаа ирээд. За. Дорноговын аймгийн Хажуулааны. За. Юм л да тэр нь тэнд уурхайд ажиллаад л. За. Оюутан явхад амжтай их Монгол хандаа тэгээд. За. Тэрнээс Монгол орон гэсэнээр манай орон юм байна гэж ханжсан. За. Тэгээд сал тэгээд яваад л байдаг юм чи тэгээд миний нөхөр энэ нөхрийн төрөлнөө тэр хороо данаар наашаа зөж гарсан бариадууд олон гүвдэ. Ярууны бариадууд. Тэдний гарах нэг тэдний төрөл гарлнуудын лолон л доо тэднэр нь би холбоо юм байгуулаад байгаа тэгээд явж байгаа гэнэ. Ийм хийе би 30 жилд тэр дасандаа байна вэ тэгээд. За. Манай гэж ондоо тэгвэр яваад юм хараад ондоо дасангууд ягаад хөвжд юм ямар байдалтай байдığım гэж харангаа явъя да гэж. Хизээ босговтой. Босходоо шиндэ хаяал босхаа байна тэгээд. Дахин хизээ ирэх хэвтэй. Бахан нэг хойдоо 2 жилийн 2-7 хоноод л бахны хэдий хоноор ирээд босох бодол тавина. Таны энэ Агвандаржийн тухай санааг монголчууд хэр хүлээж авч байна? Жишээ нь Хүмүүд юу гэнэ? жишээ нь бүх Монголын хамбал амга андандаас нь шээ хажаамсаг гэдэг хүн их хэмжээд байна. Тэгээд л ярилдаал болохоор хүн бүхэн манай муу гэж хэлээгүй л дөө. Тэгээд 10 хүн онд би энд Агвандаржийн хотоо зоргуудыг үзэсгэлэн хэн би. Энд дашлаа чах хоёулаа. Тэгэдээс баха хүн буруу юм хийж байна уу гэж энд гараад осоо гэж хүн хэлээгүй юм. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.